Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол улсын 16 ба түүнээс дээш насны иргэн өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж биеийн давхцахгүй өвлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой. Мөн 16-аас доош насны иргэний хувьд түүний эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд бичлэн ирсэн бол зургийг авч, харин ирэх боломжгүй тохиолдолд C зургийг захин хэлбэрээр улсын бүртгэлийн байгууллагын захин хуудасд илгээх боломжтой боллоо. Тодорхойлбол иргэн та хүсвэл улсын бүртгэлийн байгууллагын бото, цэг, бүртгэл, цэг, гөв, цэг хэмээн захин хуудасаар болон улсын бүртгэлийн захин машин буюу киоск машиныг ашиглан стандартын шаардлага хангасан C зураг захимаар илгээж гадаад паспортын захиалга өгөх боломжтой. Таны илгээж буй зураг иргэний агаарын тээврийн байгууллага ИКАО-гийн стандарт шаардлагад нийцсэн нүрийн хэсэг нийт зургийн 90% эзлэх ба дүрмд хувцсгүй, жих болон духны хэсэг бүрэн гарсан, нүдний шил малгайгүй, зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй, 3.5-ыг харьцах нь 4.5 см хэмжээтэй байхыг анхаарна уу? Дээрх тохиолдолд та зургаа амжилттай илгээсний дараа улсын бүртгэлийн нэгждээр очиж захиалга өгснөөр нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 15 өдрийн дотор иргэдэд олгогдох юм. Түүнчлэн гадаад паспортын захиалгыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох e-Mongolia-гаар захиалах үйл ажиллагаа хэвэн явагдаж байгаа бөгөөд тус системээр захиалсан гадаад паспорт хуульд заасан дээрх хугацаанд иргэнд олгогдох тул та цаг хугацаагаа хэмнэн уг системээр мөн захиалах боломжтой.